За бид нар одоо нэг асуудлыг шийдэж байгаа бол энэхээр сайдаа шийдсэн шиг шийдээд нэг өргөс авсан юм шиг л асуудалд хандахгүй бол одоо ингээд илээд эсвэл нэг PR явуул эсвэл одоо нэг косметикийн маягтай юм явж болохгүй гэдэгтээ бол гişүүдтэй санал нэг байна. За бид нар зөндөө ярьлаа. Одоо тэг яг ард иргэдийн өмнө тулгамж байгаа асуудлаас яг шийдсэн шийдлүүдээ бид нар хэлмээр шүү дээ. Одоо 7 буудлын дээр 8 нэрийн дэлгүүр нээх гээд явж байгаа хүн дээр яг ямар асуудлууд нь тулгамдаад байгаа. Зовлон нь яг юу вэ? Өнөөдөр 24 мянган аж ахуйн нэгж дансаа хаалгачаад байж байгаа татвар дээр эдний тулгамдсан асуудлууд нь яг юу байгаа? Гэх мэтлэнгээр ингээ одоо цөмөрөө нэг юм иргэдийн өмнө тулгамдсан асуудалд шийдэл ярьсан, гаргалгаа хийсэн нэг ийм зүйлүүдийг хийхгүй бол одоо ер нь цаг хугацаас нэлээд явлаа. Хангалттай их хэрэлдээ, хангалттай их зодтолтлоо. Тийм учраас одоо бодиттой нэг юм шийдлүүдийг гаргая гэж бодож байна. За тийм мэдээж одоо ойлгомжтой манай энэ бизнесийн Монголын бизнесийн орчны энэ муу жишээ чинь бол дэлхийн бизнесийн сургуульд кейс болсон байгаа шүү дээ. Кейс болсон байна. Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчтайгаа яаж харьцдаг вэ? Гадаадын хөрөнгө оруулагчдыг юу гэж ойлгодог вэ? Яаж охироодог вэ? Гэт Монгол кейс, муу кейс гэдгээр орцсон байж байгаа. За тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр бид нэг тодорхой юу гаргаж дүгнэлт хийж тэгээд жишг байгаа шүү дээ энэ хоёр сайдаа. Одоо бид нар зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барих зөвшөөрлийн тухай хуулийг чинь 110 хэдэн хуулийн заалтуудыг цуцлж байгаа. 110 хэдэн хуульд дагж орж ирж байгаа шүү дээ. Тийм ээ? Захимжилтын хуулийг бид нар хийхэд бараг дахиад 100 хэдэн хуулийг дагуулж оруулж ирж байсан заалтууд. Тэгэхээр яг одоо өнөөдөр үнэхээр л одоо бизнесийн эрх чөлөөний тухай хууль, энэ бизнесийн орчин сайжруулах байгаа, төрийн оролцоог багасгах байгаа, энэ хуулийн дээр бичсэн байгаа гоё зарчмуудаа хэрэгжүүлэх байгаа болвол баялаг бүтээгч нарыг дэмжиж байгаа болвол энэ яг чөдөр тушаа болоод байгаа энэ боомжоод байгаа энэ бүх хуулийнхаа тэр 200 хуулийнхаа заалт хүрээрэнд бол бид нар ажиллая л та. Заалт хүрээнд бид нар хүчингүй болгоё л та. Ингэжээж бид нар энэ бизнесийн эрх чөлөөний асуудлуудыг ярихгүй бол зүгээр одоо үндсэн хуулийн дээр байгаа тунхаглаа дахиад тунхаглаад оруулаад ирж байгаа маа гэд ингээд яриад гарч байна чинь тийм сонсогдохгүй байгаа. Сонсогдохгүй байгаа. Яг тунхахгүй бол. Тэгэхдээ Монгол улсад өнөөдөр тунхлын хууль хэрэггүй шүү дээ. Өнөөдөр Монгол улс шийдэл гаргасан, асуудлуудыг шийдсэн. Ард иргэдийнхээ нуруунд дээр байгаа энэ ачаалал, баялаг бүтээгчдийн нуруунд дээр байгаа энэ ачааллыг хөнгөвчлсөн. Хүн сурталыг багасгасан, авилгалаа багасгасан, авилгалаа байхгүй болгосон. Арга үрийн хаалганд байхгүй болсон ийм шийдлүүдийг л би зохицоор нь ярьж тогтолцооны шинжилэл гэдэг чинь ийм шинжилэл байх хэрэгтэй биз дээ. Өнөөдөр татврын зүгээр нэг байцаагчийн өнгө үзмжээс болоод Монгол улс хичнээн тэр өмнө одоо маргаан дээр очиж зогсож байгаа байлээ. Гадныхан чинь хэлээд шүү дээ. Танаа энэ үеийн татврын байгууллагын тогтолцоо чинь энэ маргаан шийдвэрлэж байгаа зарчим чинь болохгүй байна. Энэ шалгалт хийж байгаа давхартлын тогтолцоо чинь ерөөсө болохгүй байна. Шүүх чинь ерөөсө шудраг бус байна. Ил тод бус байна. Шүүхтэр очиод энэ бүх маргаанууд чинь хэдэн жилийн одоо шүүхийн хаалганууд сахиад үлдэж байна. Бүх маргаанууд шүүхтэй. Одоо ингээд бизнесийн бүх маргаанууд дандаа шүүхтэй. Тэгээд сүүлдээ эрүүжждэг. Барьж хордог. Одоо бид нар чинь муу жишээ байгаа шүү дээ. Тэр софткопи сенсийн гадны захирлыг бид нар зөвхөн бизнесийн маргаанаас болж хориод Монгол хорж исэн тохиолдол байгаа шүү дээ. Энээс болж гадаадын хөрөнгө оруулалт багассан шүү дээ. Үнэн биз дээ. Гэх мэтлэнгээр ингээд бид нар өмнө одоо байгаа энэ гашуун сургамжууд энэ олон алдаа татгалуудаа зассан, шийдсэн ийм одоо цогц хуулийн эрх зүйн шинжилэл. Тогтолцооны шинжилэл байх ёстой л гэж би хараад байна.